Монгол Улсын ерөнхий сайд Хүчил аймгийн шинэ өдөр сум иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Аранга Завхай аймгийн Хилийн цаг Солонготын давааны амнаас Хүчил аймгийн жаргалант шинэ өдөр мөрөн чиглэлийн босоод тэнгисийн авто замын ажлыг 2027 онд эхлүүлэхээр болсныг хэллээ. Хүчил аймгийн өнгөрсөн онд зорин ирсэн 150 мянга гаруй гадааддуудын жуулчдын 60 орчим хувийн дээрх чиглэлийн авто замаар зорчиж аялаж зугаалдаг болохыг судалгаа баталжээ. Тиймээс эсрэг урсгал бүхий 157 км авто зам барихаар төлөвлөжээ. Шинэ өдөр сумын иргэд хатуу хүчилттэй авто замтай болохыг 22 жил хүлээсэн. 2004 оноос хойш яригдсан энэ сэдв эх онд бодит ажил хэрэг болно гэсэн мэдээг нутгийн иргэд талархан хүлээн авчээ. Хүчил аймгийн шинэ өдөр сум бол усны дутагдал бол нэлээдгүй гарч байгаа. За тэгээ 2-3 газар чим хөвцөөрөн байгуулах зураг төсвийг бол боловсруулсан. За тэгээд одоо энэ жил бол нөхдийн гол дагуугаа бол хөвцөөрмийн зураг төсвийг боловсруулад шинжлэх ухааны газар зүйн геологийн хуралдангээр бол хийлгсэн зураг төсвийг бол танд өргөн барья. Хөгжлийн гол тулгуур бол одоо эрчим хүч, зам, энэ замын асуудлыг бас усаад гэдгийн замын асуудлыг бас шийдэж өгсөн ерөнхий сайдынхаа баг хамт олонд бас баярлаж талархаж байгаа илэрхийлье. Саналын хувьд бол одоо бас дочинжууд аваатын санал давхцж байна. Ерөнхийдөө бол одоо галт шинэ өдөр жаргалант завхны их уул сумын одоо эрчим хүчээр хангадаг 35 кW-ийн дэд станц бас манай суманд байрладаг. Одоо энэ бол бас ачаалаад авахгүй хязгаарлалтууд бас маш их хийгдэж байгаа. Энэ дээр бас та бүхнийг бас ингэж гарлаа хандуулж бас өргөтгөлийн ажлыг бас шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ бас хүсье. Эрчим хүчний асуудал бол өндөрлөлтэй байгаа. Энэ үнийг бодож үзэнүүд тэрүүн дээр энэ замын асуудлыг бол шууд энэ чиглэлдээ бүрэн тавьж өгнө гэсэн заалт нь хэвээрээ үлдэж байгаа явдал талархалтай байна. Хүчил аймгийн шинэ өдөр сум 1924 онд үүсгэн байгуулагдсан. 3059 хүн амтай энэ суманд босоод тэнгисийн авто замаас гадна эрчим хүчний хангамж нэн тулгымдсан асуудал болжээ. 2 аймгийн 3 сум буюу Хүчил аймгийн шинэ өдөр, Галт Завхай аймгийн их уул сумын иргэдийг цахилгаанаар хангах 10 кW-ийн их үүсвэр жаргалант сумд бий. Гэвч хүчин чадал нь хүрэхгүй доголдох болжээ. Тиймээс хүчин чадлыг өргөтгөж 35 кW болгож дэд станц байгуулах саналыг нутгийн иргэд хүслээ. Ингээ галцсан маань бол одоо Монгол улсын хамгийн урт эрчим хүчний шугамны бөхсөн дээр зөвгдөж байгаа сум галт шинэ өдөр сум 2. Тийм учраас одоо өнөөдөр бол эрчим хүчний хүчтэл хөрөлцөхгүй доголдол тасралт ихтэй сум орон нутаг цаашаа хөгжил дэвшил хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил жижигдэн дуулдварлыг хөгжүүлэх ямар ч боломжгүй болсон ийм нөхцөл байдалтай байгааг онцгойлон анхаарч үзээч гэдгийг албан ёсоор илэрхийлье гэж ингэж бодсон. Нин өгөөдөө шулуухан хэлэхэд сумын төвд байгаа амьдарч байгаа ард иргэд телевиз ариатайгаа үзэж чадахгүй байна. Улс услахч нь ажиллахгүй байна. За эрчим хүчний хангамжийн техник эдийн засгийн үндслэлийг завхны досон цэнгэл сумаас цахилгаан татах шугамын зураг төсвийн ажил гарсан эрчим хүчний яамн дээр тодруулж магадalж байгаа юм байна. Эрчим хүчний яамнаас 35 шугам дэд станц татах нь ашигтай байх нь уу? Үр дүнтэй орон нутгийн иргэдэд үр дүнтэй байх нь уу? Аль эсвэл сэргээгдэх эрчим хүч нар салхины станц байгуулах нь илүү үр ашигтай байх нь уу гэдгийг судалж байгаа. За ингээ энэ судалгаа төсвийн ажил хийгээд ирэхээр аль нэг шийдлийн гарна. Харин аймагаас зураг төсөв гаргацсан бол зураг төсвөө хийлгээд сангийн яам эрчим хүчний яамд яаралтай ирүүлэх хэрэгтэй. За ингээд энэ эрчим хүчний сайдын багц дээрээс бид эрчим хүч цахилгааны багцаас тодорхой түвшинд эхний ээлжинд шийдэх боломжийг эрэлхийж энэ ондоо эхлүүлье. Эрчим хүчний яам тус бүс нутагт их усврыг 35 кW болгож өргөдгөх эсвэл сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахын аль нь эдийн засгийн хувьд өгөөжтэй байх талаар судалгааны ажлыг эхлүүлжээ. Улмаар уг ажлыг эрчимжүүлж энэ онд багтаан эхлүүлэхээр боллоо. Монгол Улсын ерөнхий сайд шинэ өдөр сум иргэдтэй хийсэн уулзалтанд нутгийн 303 иргэд оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн байна.